Сайн байцгаана уу эрхэм хүндүүлэгчтэй. Бизнес to бизнес нэвтрүүлэг маань ингээ хэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр MMCG компани ерөнхий захирал Бум Эрдэнэ оролцож байгаа юм аа. За MMCG гэдэг бол судалгааны маркетингийн компани байгаа тийм ээ. Тэгээ өнөөдөр бид хоёр бол бизнесийн судалгаа гэдэг сэдвээр ярилцах болно. За бизнесийн судалгааг яаж хийдгийг, яагаад хийх ёстой юм, ямар үр дүнтэй энэ төр гэдэг ярина. За Бум Эрдэнэ өдрийн минь төргийа. Бизнесийн судалгаа гэж ер нь бол судалгаа талаас нь яриад эхлэв тийм ээ. Судалгаа бол энэ ертөнцийн үе үеийн түүхэнд бол байсан. Тэгээ зүгээр Монгол улсад бизнесийн судалгаа хизэнээс эхэлсэн мэдээж 90 он хавцаагаас эхэлсэн байх. Тэгээ энэ одоо хөгжил нь ямар байгаа юм? Яг ингээд бизнес судалгаа шинжилгээнд дээр суурилаад мэрэгжлийн тийм үүднээс бизнесийн үйл ажиллагааг явуулах алхам дэлхийд бол одоо хизэнээс эхэлсэн бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй байх л та тийм. Тэгэхээр дэлхий дээр бол үндэстэн дамсан олон судалгааны том байгууллагууд байж байна. Дэлхий 100 гаруй орнд салбартай дэлхийд даяар мэдээлэл зөвлөлт хийдэг. Дэлхийн зах зээлийн аль ч өнцөг болон бүрт байгаа хэрэглэгчийн зан төлөв байдлыг тодорхойлдог, брендийн өрсөлдөх чадварыг харуулдаг. Аль ч одоо тэр орны дэлхийд даяар зарагдж байгаа бараанууд хаана зарагдж байна тэнд нь очиод судлаад энэ зах зээл нь юм байна. Та нар стратеги брендийн стратегийг ингэж өөрчлөө гэдэг ингэж. Энэ үйл явц бол одоо хаанаас эхэлсэн бэ гэдгийг бол яг тоочны тодорхойлцсон тоо бол байхгүй ч гэсэн хамгийн тэргүүлэгч номер 1 судалгааны компани, судалгаа зөвлөгөө үйлчлэгээний компани бол одоо AC Nielsen гэж компани байна л да. Хаанхын компани? AC Nielsen бол одоо дэлхийд worldwide компани байна. Worldwide компани. Тэгвэл жил болгон тэр судалгааны ёс зүй нийгэмлэгээс бол тэргүүлэгч судалгааны байгууллагыг бол олж байгаа орлогоор нэгэ тодорхойлоо гаргадаг. Тэр шалгалтаар бол нэгдүгüүрт бол AC Nielsen ордог тийм байна. Тэгээ AC Nielsen-ийн хувьд жишээлбэл аваад үзэхэд бол 1934 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэгэхээр одоо Монголын одоогийн цаг хугацаанаас аваад үзэх юм бол 100 жилийн өмнөөс эхлээд бол энэ бизнесийг бол судалгаа шинжилгээтэй явах хэрэгтэй байна гэдэг. Энэ мэрэгжлийн судалгаатай явахын алхам, мэрэгжлийн судалгааны байгууллага бол анх байгуулагдаж анхны шатаа эхэлсэн байх жишээ. За тэгтэл Монголын маань хувьд бол бид нэр одоо зах зээл гэдэг юмд 20 жилийн өмнө л орлоо шүү дээ. Эхний 10 жилийн бол бид нар юу болж байгааг мэдэхгүй божигнаал өнгөрсөн. Дараагийн 10 жил бол бид нэр бизнесийг бол компани аж ахуйн нэгжийн хүрээнд төвшөнд явуулах одоо оролдлогуудыг тэрийг илүү нөгөө орчин үеийн менежмент маркетингийн шатанд бол бас хүргэх алхмуудыг хийх гэж оролдсон 10 жилийг жилж болохоор байна л да. За 10 жил судалгаа хийсэн байна. За ер нь судалгаа авж байгаа байгууллагуудын онцлогийг 10 жилийн өмнөхөөс өнөөдөр ямар хэмжээнд бүтцэн байсан. Одоо олон улсын байгууллагууд нэг судалгаа хийлэгдэх тийм Монголын зах зээлийн талаар. За мэдээд төр засгийн судалгаа байгаа, нийгмийн судалгаа байгаа. Тэгээ бизнесийн салбарынхны судалгаа байгаа. Тэгээ бизнесийн салбарынхны судалгаа нь одоо энэ бүтцийн хувьд дотроо ингээд томорж гин үү? Бизнесийн салбар гэдэг тэгэхээр бид нэг ерөнхий юм авч үзэж болохгүй болчиход байгаа юм л да. Бизнесийн салбар маань бол одоо дотроо өрн телефон одоо юу гэдгийг одоо англи маш олон англи байна шүү дээ. Тэр тус бүр дээрээ ингээд нэг өрсөлдөөний түвшин өөр байна. Эргэж байгаа тухайн зах зээлийн мөнгө нь өөр байна. Өрсөлдөөн тэрнээсээ хамаарат бол тухайн байгууллагуудын нөгөө хөгжил дэвшил нь өрсөлдөөн чинь хөгжлийг бий болгоод байна шүү дээ. Тэгээд тодорхой тэр хөгжлийн түвшин нь бол ялгаатай байж байгаа байхгүй. Юутай холбоотой холбож тайлбарлахаар одоо яасан хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө нэг дэлхийн стандарт энэ бизнесийг ингэж авч явах хэрэгтэй гэдэг нэг стандарт хандлага байна л да. Стандарт хандлага. Тэгэхээр одоо жишээл олон улсын түвшний компани гэдэг юугаар илэрхийлэх хэрэгтэй юм бэ гэдэг. Олон улсын түвшний компани гэхээр тэр яг олон улсын яг стандарт менежментийн загвар байх хэрэгтэй байхгүй. Тэр бизнесийн загвар өөрөө олон улсын загвар гэж хүлээн зөвшөөрөх стандарт критерий байна л да. ISO. Тий одоо ISO гэдэг шиг өөр одоо бизнес excellence гэдэг юм уу тодорхой стандартууд байдаг. Тэгэхээр Сингапурын тэр бол тэр стандарт загваруудыг бол шууд сэмэрүүгээ ашиглаад эхэлсэн байхгүй. Тэнгүүд зүгээр л жижиг дунд үйлдвэрлэл нь тэр нь шууд олон улсын түвшний стандарт менежменттэй яваад эхэлж байгаа байхгүй. Хэдэн төгрөг олдох нь хамаагүй шүү дээ. Байгууллагын бүтэц зүг болоод ирж байгаа байхгүй. Тэнгүүд бизнес аяга үр ашигтай болоод хитий жижигхэн орны жижигхэн компани гэсэн олон улсын түвшинд бүтээгдэхүүн хүлээн зөвшөөрөх болчихж байгаа байхгүй. Тэгтэл манайхан болохоор энэ хөгжлийн чиг хандлагаас жоохон өөр дандаа нөгөө монголчлох гэдэг шиг жоохон явчаад байна л да.
is the home of the Mont Blanc manufacturer. Эхлээд өөрийгөө бэлтгэх зүгээр л зах зээл дэлхий рүү гарна л гэдэг. Ер нь зүгээр яг ингэсгээд явуулчихгээд нэг өөрсдөө нэг бизнес хийгээд байдаг нэг Монгол аргатай болчихжээ. За. Ямар тэр нь болохоор жоохон харамчхан хоёр дахин зарна гэдэг шиг л арга болчиход байгаа байхгүй. За. Харамчхан хоёр дахин зарна. Яг тэгэхээр жишээлбэл одоо энэ дэлхийд судалгааны шинжилгээний зах зээлийг аваад үзэх юм бол нийт 33 тэрбум Америк долларын эрэлт байгаа байхгүй. Тэр нийт 33 Америк долларын эрэлтийг ингээд хараад үзэхлээр 40% нь Европт, 36% нь Америкт зарцуулагдсан байгаа байхгүй. Тэгээд 17% нь Азид ингээд явчихсан. Тэгэхээр энэ орнууд бол одоо шил Аз, Америк бол хамгийн өндөр бизнесийн судалгаа шинжилгээг ашиглаж байгаа орнууд гэсэн үг байхгүй. Эргээд тэгэнгүүт эндээс тэгвэл дэлхийд даяар амжилттай хэрэгжиж байгаа зах зээлд нэвтрээд явж байгаа брэндүүд аль оронд харьяалагч байна гингүүд эргээд л нэг Apple гэдэг юм уу тий Benz, BMW гэдэг юм уу ингээд Европ, Америкийн брэндүүд байгаа байхгүй. Бид нар нийт судалгаа шинжилгээний зах зээлд зарцуулсан зардал 33 тэрбум доллар байна шүү дээ. Тэгээ бага хувь нь. Бид нар бодоход сонсоход их өндөр хувь юм шиг мөртлөө энэ хүмүүс зөв юмдаа мөнгөө зарцуулаад зөв бизнес хийсэн. Тэгээд эргээд олж байгаа мөнгө нь ямар өндөр байгааг бол харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд судалгаанд мөнгө зарцуулахгүй зүгээр өөрсдөө нэг хоёр хүүхэд тавьчраад мэрэгжлийн бас хоёр хүүхэд тавьчраад ч юм уу за нэг судалгаа хийгээд иргээд тэгдэг. Тэнгүүт нөгөө хоёр хүүхэд нь гараад ханаас ч юм хинээс ч хамаагүй юу ч хамаагүй асуугаад тавьчраад ийм байна гэж. Итгэх хэцүү байх хэцүү те. Гэтэл энд бол судалгаа бол тийм зүгээр нэг очиод танд манай бүтээгдэхүүн таалагдсан уу юу гэдэг асуулт бол судалгаа бизнесийн судалгааны бүтээгдэхүүн загвар байдаггүй байхгүй. Судалгаа гэж одоо юу юм бэ гэдэг асуултаар орж шүү дээ тийм ээ. За одоо судалгааг яаж хийдэг юм бэ? Би бол одоо сая бол брендийн асуудал хөндлөө шүү дээ. Яагаад брендийн асуудал хөндлөөд байна вэ гэхээр зах зээл гэдэг бол өөрөө брендийн өрсөлдөөн болчихж байгаа байхгүй юу? Брендийн л өрсөлдөөн болчихж байгаа. Энд уух юм ундаа байлаа гэж чинь хамгийн илүү нэр хүндтэй брендийн ундаа айл байна вэ? Илүү хэрэглэгчийн яг хэрэгцээд нийцсэн тий. Тэгэхэд чинь 100 төрлийн ундаа байлаа гэхэд тэндээс илүү хэрэглэгчээ мэдрээд илүү хэрэглэгчтэйгээ ойртож танигдсан брэнд бол босч иж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ брендийг зөв хөгжүүлэх асуудал бол өөрөө бизнесийн асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг зөвхөн магадгүй fast moving products буюу түргэн эргэлттэй бараан дээр авч үзэж болохгүй байхгүй. Corporate brand гэсэн чухал. Хинээс юм худалдаж авч байгаа вэ гэдэг бол айгүй чухал асуудал байдаг байхгүй. Энэ чи сая Европ, Америкт хамаг зөвлөх үйлчилгээний тий зах зээл судалгааны мөнгө эргэлдэж байна гэж тийм. Тэнд мэдээж маш өндөр өрсөлдөөн байгаа. Брендийн өрсөлдөөн тэр тусмаа аж үйлдвэр өрсөлдөөн. Энэ Аз, Монголд ер нь монголчууд ч тэр дундаа бид нар брэнд үйлдвэрлэдэг, авчирч нэгэндээ борлуулдаг тийм ээ. Тэгэхээр би нэг юм асууя л даа. Судалгааны ажлыг одоо хоорондоо энэ хүний авчраа зарж байгаа хүмүүс ингээ хийлгээд явхад энэ судалгааны энэ бизнес нь Монгол шиг улсад хөгжих боломжтой юу? Одоо тэр Америкт байгаа шалтгаан бол өрсөлдөөн их байгаа учраас гэж ойлгож болох уу? Эсвэл зүгээр бизнесийг хийхин тулд судалгаа хийх ёстой гэж ойлгож болох уу? Яагаад судалгаа хийхгүй вэ гэхээр судалгаа хийж бизнесийг явуулдаг дадлал байхгүй байдаг. Тэрнээс гадна орчин үеийн судалгааны бүтээгдэхүүнүүд, орчин үеийн судалгааны одоо тэр 100 жил хөгжсөн тэр загвар бизнест ямар их үр ашигтай мэдээллүүдийг гаргаж өгдөг талаар одоо бид нэр аль аль нь ойлголтгүй байсан байна. Ойлголтгүй байсан байна. Тэнгүүд бид нэр ингээд тэр томоохон одоо нийлсэн ч байдаг юм уу, Кантар ч байдаг юм уу, группүүдтэй хамтрансан судалгаа хийгээд ирэнгүүт бид нар бол дотоод зах зээлэл борлуулалт маань хэд байгаа маань, ашиг маань хэд байна гэж болохоос гадаад зах зээл маань, хэрэглэгч маань хэдэн хувь нь өрсөлдөгч рүү маань шилжээд байгаа, хэдэн хувь нь сэтгэл ханамжтай байгаа юм бэ гэдгийг хэмжиж чадахгүй өдийг хүртэл явсан байна шүү дээ. Тэгмээд гадаад зах зээлийг яг өөрийнхөө гарынхаа алгыг харж байгаа юм шиг, дотроо харж байгаа юм шиг харж болж байгаа байхгүй. Маш нарийнаар харуулж болж. Ийм гоё судалгааны нэг модель загварууд гарч ирж байна. Газрын зураг шиг. Газрын зураг шиг. Жишээлбэл брендийн загварыг би товчхон тайлбарлая гэж бодож байна. Хүмүүс сонирхолтой байж магадгүй. Жишээлбэл брендийн загвар бол ямар маш олон зүйлийг харуулдаг. Хамгийн гол одоо тэр өрсөлдөөнийг харуулж байгаа загвар нь бол тухайн хүн хэрэглэж ахаад худалдаа авах сонирхолтой байна уу? Цаашаа дүүжлүүлэх хандлага нь ямар байна вэ гэдэг асуудал чухал шүү дээ, тийм ээ. Одоо урт хугацаанд дүүжлүүлээд авсан бол одоо тэр компанид ашигтай, тийм ээ. Хэрэглэгч удаан хадгалж чадвал зах зээлээ ч гэсэн доктортой хадгалж чадна. Тэр энэ хандлага нөгөө талаас сэтгэл ханамжтай байна уугүй юу? Хэр үнэнч байна вэ? Тэ гэдэг асуудал багхгүй. Тэгээ яагаад? Яагаад тий. Тэгэхээр энэ хоёр асуудал, энэ асуудлууд дээр нь хүрэн дээр нь
энэ гол одоо бизнесийн брендийн хамгийн чухал асуудлууд дээр нь суйрлаад матрицд байрлуулчихдаг байхгүй тухайн брэндүүдийг. Тэнгүүд цаашдаа хэрэглэх хандлага ч өндөр, лоялти ч өндөр цэг дээр байж байгаа компани барьсан компани бол юу гэсэн үг вэ? Хамгийн лидершип компани хийж байгаа компани гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Хэрэглэгчсэн сэтгэл ханамжтай байна. Олон хэрэглэгч цаашдаа хэрэглэх хандлагатай байгаа. Тэр сегменттэй байгаа. Тэгтэл зарим компани дийлэнх хувь нь тэгвэл хэрэглэх хүсэлтэй байгаа боловч сэтгэл ханамжгүй ч юм уу тий. Цэг дээр байж болно шүү дээ. Айгаа олон хувь. Тэгвэл тэр компанийн хувьд юу гэсэн үг вэ? Нэлийн аюулын харанг дэгдээд байна гэсэн үг шүү дээ. Тий. Хүмүүс нь бол үнэнчээр хэрэглээд ингээд яваад ирсэн боловч одоо бол сэтгэл ханамжгүй болоод ирчихжээ. Ягаад гэвэл өөр олон шалтгаан байгаа шүү дээ. Өөр илүү давуу брэнд гараад ирсэн байгаа ч юм уу тий. Тэгэхээр энэ тохиолдолд энэ матриц дээр компани өрсөлдөх чадварыг ингээд харах юм бол энэ матриц дээр байж байгаа бол уучлаарай таны брэнд бол өрсөлдөх чадварын хувьд бол бас нэлийн доогуур байна. Тийм учраас энэ матрицын энэ хэсгээс ийшээ шилжилт хийхэд бол ямар брендийн стратеги байж ажиллах ёстой вэ гэдэг төлөвлөгөө гарч ажиллах ёстой болж ирнэ гэсэн үг шүү дээ. За тий. За хоёул их энгийнээр хүмүүст ойлгуулахын тулд яг саяных жишээ аваа юу. Маш олон компани байгаа жижиг, том, дунд тийм ээ. За тэгээд бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргаж байгаа компани байгаа. Шинээр зах зээл дээр өрсөлдөж байгаа компани байгаа. Тэгээ юу гэж хэлэх чинь ихлээр жижигч вэ, томч вэ? Ихэнх компаниуд болохоор ингээд судалгаа хийдэг нь ихлээр би хаана байна? Би ер нь хэдэн үн эзэмшиж чинь гэдэг нэг юм өөртөө наалтсан судалгаа хийх гээд байдаг бас юм ажиглагддаг л да. Том зах зээлээ судлуулах биш тийм ээ. Тэгэхээр чинь ингээд хоолны газартай компани байл л да тий. Хоолны газартай компани болвол Монгол улсын хоолны зах зээлийн судалгааг ер нь бол хийлгэхгүй байгаа. Зөвхөн манай компани, манай үйлчлүүлэгч, манад орж байгаа үйлчлүүлэгч л гээд одоо чинь судлаад ахна шүү дээ. Тэгэхээр ингээд судалгаа хийлгэж байгаа юм бол жижигч вэ, томч вэ, эхэлж байгаа ч вэ, хөл дээрээ тогтцсон ч вэ. Одоо судалгаатаар бизнес хийж тооцжвол тухайн зах зээл тэр чигээр нэгж судлуулах хэрэг гарч байгаа шиг байна. Ингэх хэрэгтэй юу? Би таны асуултаас би хоёр юм ингээд ойлгоод байгаа байхгүй тийм. Хоёр байдлаар хариулж болох гэдэг юм л да. Нэгдүгээр бүтээгдэхүүнийг эхэлж явах үе явц байгаа байхгүй. Тэнд бол өөрөө хэдэн хувьтай вэ гэдэг асуудал байхгүй шүү дээ. Яг өөрөө орж ирэх байгаа ч байна. Тийм учраас энийг судалах ёстой шүү дээ уг нь. Тий. За нэгдүгээр энд би хариулт өгмөр байна. Хоёрдугаарт би зөвхөн өөрийгөө судлаад үр дүнд хүрэхгүй гэдэг асуудал ярих гэдэг шүү дээ. Тий, ярих гэдэг. Тий. Тэгэхээр би хоёр дахоос нь эхлээд хариулчих. Хоёр дахоос нь эхлээд. Яг тэгэхээр жишээлбэл сэтгэл ханамжийн судалгаа байдаг байхгүй юу? Ягаад сэтгэл ханамжийн судалгаа хийх хэрэгтэй болчиход байгаа вэ гэхээр одоо хэрэглэх маркетингийн гол концепц юу руу суйрлаад байна вэ гэхээр шинээр хэрэглэж бий болох маркетингаас илүүтэй яаж байгаа хэрэглэгчээ удаан хадгалах вэ гэдэг концепц руу орсон байхгүй. За. Тэгэхээр шинэ хэрэглэж бий болохоос илүү байгаа хэрэглэгчээ удаан хадгална гэдэг бол илүү хүн даалгавар. Хүн даалгавар. Ягаад гэвэл хүний сонирхол юм ингээд айгүй өөрчлөгдөд байна шүү дээ. Тэгээ зах зээл өөрөө өрсөлдөөнтэй байна. Олон хүмүүс орж иж байгаа, олон компаниуд орж байгаа тохиолдолд хэрэглэгчээ хадгална гэдэг бол маш хүнд болчихж байгаа. Тэгэхээр яаж тэр хүмүүсийн хэрэглээний өөрчлөлтийг мэдрээд судлаад тэрэнд нь тохирсон бүтээгдэхүүнүүдийг гаргаад байнга одоо магадгүй 85-аас дээш хувийн сэтгэл ханамжтай явуулах вэ гэдэг асуудал байхгүй. Хэрвээ хэрэглэгчтэй сэтгэл ханамжтай байгаад байгаа юм бол нэг өөр тийшээ явъя гэдэг байхгүй шүү дээ. Магадгүй өөр тийшээ явсан ч гэсэн тэндээс 70% сэтгэл ханамж авах юм бол буцаалгүй гэдэг юм чинь. Тэгэхээр энийг хангахын тулд энэ loyalty энэ байдлыг урт хугацаанд хангахын тулд хэрэглэгчийн мэн сэтгэл ханамжийн индекс ямар байгаа вэ гэдгийг бол улирал тутам хэмжээд ирж байгаа байхгүй. Тэгмээд Америкт гингүүт жишээлбэл өнөөдөр энэ commercial банк бол сэтгэл ханамжийн индексээрээ энэ оны хамгийн өндөр коэффициенттэй компани банк болж гарч ирлээ гэдэг бүр зүгээр нийтийн статистик үзүүлэлт гарч байгаа. Тэрнээс биш энэ зах зээлдээ тэдэн тэрбум төгрөгийн эргэлт хийжээ гэдэг үзүүлэлт биш байхгүй. Сэтгэл ханамжийн индексийг өндөр барьж чадж байгаа гэдэг бол цаашдаа лидер хийх компани гэсэн үг байхгүй. Ойлгомжтой. Тэгэхэд одоо өнөөдөр зөвхөн өөрийнхөө индексийг харж болно шүү дээ. Тэгвэл өөрийнхөө сэтгэл ханамжийн индексийг харахаар тэн дээр 8% таа гараад ирж болно шүү дээ. Тэгвэл 70%-аас дээш болоод сэтгэл ханамжтай хэрэглэгчийн бүлэг эхэлдэг байхгүй юу? 70-аас доош бол одоо ханамжгүй бүр огт муу байсан гэдэг. Дээшээ бол давгүй ханамжтай, маш ханамжтай гэж явж байна. Тэнгүүд энэ 80% таа гэж харагдаж байгаа коэффициентийг харангуйтаа та тайвширч болно шүү дээ. 70-аас дээш байгаа юм байна. Давгүй байгаа юм байна гэж харж болно. Тэнгүүд тэр тухайн засал дээр өөр 3 өрсөлдөгчтэй та хамт нийлүүлдэг гэж болно шүү дээ. Нийт нийлүүлэлтийг тий. Гэтэл харьцуулаад хараагүй тохиолдолд их аюултай юм юу гэхээр яг харьцуулсан судалгаа хийгээд ижлэхэн индексүүдийн тооцоод үзэхээр нөгөө нэг нөхдүүдийнх нь 91, 92
магадгүй 89% тавьж болох байхгүй. Тийм дотроо тийм. Тийм дотроо. Өөрөө магадгүй лидершип хийж байгаа харагдаж болно тийм үү. Тэгтэл таны нөгөө нэг араас дагаж явж байгаа компаниуд өөрийн хэрэглэгчдийг тийм өндөр сэтгэл ханамжтай байгаад бариад байна гэдэг бол юу гэсэн үг вэ? Өнөөдөр таны бүх хэрэглэгчд магадгүй шууд бүгдээрээ тийшээ шилжчихгүй ч гэсэн аажаа уужуудаа алдах магадaltaй л болцсон тийм үе нь байгаа байхгүй. Ресторан танилцуулж байна. Европын сонгодог уран барилгын дүр төрхийг шингээсэн Liberty танхим, Францын сонгодог уран барилгаас сэдвлэн чулуун мозаик, сонгодог хэлбэрийн арк багнуудыг хослуулан уралсан Celebrity танхим, үйлчлүүлэгчид хосоорон ирж цэлгэр уудам цонхны дэргэд тухлан сууж үйлчлүүлэх боломжтой Noble танхим, Английн эртний сонгодог хэвшинжийг хадгалсан VIP хэлбэрийн үйлчлэгийг санал болгож байгаа Royal Lounge, Embassy ресторан таныг үрж байна. Одоо хоёлоо нөгөө манай зах зээл чинь одоо бол тэр нэг юм үүрэн телефоны тийм ээ эсвэл арх биений үйлдвэрийн ч гэдэм үү банкуд ч гэдэм үү яг зах зээл дээр мөнгө их эргэлдэж байгаа их өндөр өрсөлдөөнтэй байгаа байгууллагууд бол асар их судалгаа хийлгэж байгаа. Хоорондоо өрсөлдөж байгаа. Одоо бусдын хувьд ярил л да. Бусд нь одоо ингээд яах юм бэ? Судалгаа хийлгдэггүй ингээд харахгүй яваал гэдэг. Судалгаа хийлгэнэ гэдэг асуудлыг хүн дээр хүлээж авдаг. Нэг үнэтэй тийм. Дараа нь хамгийн гол дээр чинь нөгөө судалгаа одоо хоёулаа ингээ хамгийн чухал юм байна. Судалгаа хийлгэхийн ач холбогдол юу юм бэ? Яагаад хийлгэх ёстой? Энийг яаж ашигладгийг, ашигласнараа яаж одоо амжилтанд хүрдэг юм бэ гэдэг нэг энгийн үгээр бусад компаниудад гэж хэлээ л да тийм. Зах зээл дээр явж байгаа. Өрсөлдөх чадвар муутай байгаа ч гэдэг юм. Энэ талаас нь та одоо энэ ямар бэрхшээлүүд яагаад эдгээр судалгаа хийлгэдэг вэ? Тэгээ яагаад маркетингийн менежерээр судалгаа хийлгээд идэв? Тэр нь үний хийгээд идэв судалгаа хийдэг. Ер нь бол хоёулаа яриагаа эхэлснээс одоо хүртэл судалгаа хийх ямар ч бүтэлтэй яриа л байна л да. Ер нь бол яриа л байна тийм. Гэхдээ энгийнээр зүгээр одоо нэг юм байгаамаа. Нэг юм бүтээгдэхүүн импортлоод оруулж ирэх гэж штэ. Яг хэвээр Германд явж байгаад идэд үзсэн чи айгүй хамттай байсан байхгүй. За энийг ерөөсөө шууд авчиад нийлүүлчихгээд манайхан бол 2 контейнерыг гэрээгээ цагчаал авчаал нийлүүлчихэж байгаа байхгүй. Гэтэл магадгүй тэр брендийн хувьд аль сегментэд өгөх гэж байгаа юм те. Тэр сегмент хүлээж авах уугүй юу гэдгийг урьдчил судлахгүй бол аваад ирж байгаа байхгүй. За тэгдэг. За тэгэнгүүт дэлгүүр тавиал ингээл үзэнгүүт нөгөөх нь хүн авахгүй болоод ирж байгаа байхгүй. За яагаад авахгүй байгаа юм бэ? Та нар борлуулалтын ажлаа хийхгүй шүү дээ гэдэг ингээд. Гэтэ яг үүндээ бол тухайн сегмент тэр одоо бүтээгдэхүүний хувьд аль нэгэн зүйл нь тухайн сегментийн хувьд нийцэхгүй байгаа барааг л аваад ирсэн байгаа байхгүй. Тэгвэл яаж манайхан бусад газруудын яаж судалгааны ажлыг бизнесээ явуулдаг вэ гэхээр урьдчилаад бүр концепцээс эхлээд дуршиж байгаа байхгүй яг зорилтод бүлэгдэн. За би энэ бүлэгт зарна. Энэ бол одоо 25-аас 30 насны залуу одоо интернет ихээр хэрэглэдэг юм ийм залуучууд зориулсан бүтээгдэхүүн ч гэдэг юм уу тийм бүр сегмент дотор болж. Тэгмүүд эдгээр одоо ийм одоо юу гэдгийг чихвч хэрэглэж байна ч гэдэг юм уу тийм одоо юу гэдгийг нэг байж болно шүү дээ. Тэгмүүд нөгөөдөл ч тэгвэл таны хувьд уцсгүй ийм чихвч байвал ямар вэ гэдэг одоо тийм бүтээгдэхүүн оруулж ирэх чинь шүү дээ тийм. Уцсгүй ямар байдаг вэ? Тэгвэл нөгөө хүмүүс саяхан бүлгийг ингэж цуглуулж байгаад ийм чихвчний ийм идея байвал ямар вэ? Айдиа байвал ямар вэ гэх. Тэгвэл хүн магадгүй тэр хүмүүс ийм чихвчээр яах вэ гэж болно. Хэрэггүй дээ. Нуцтайгаа байсан ч болж байна гэж. Тэгвэл магадгүй тэр хүмүүс тийм бүтээгдэхүүн шаардлагагүй болж байна. Магадгүй нөгөө нэг судалгаагаар ийм айдиа бол айгүй гоё байж болохоор байна гэвэл бид нэр сампл бүтээгдэхүүнээ гаргах асуудал гарч иж байгаа байхгүй. Тий. Сампл бүтээгдэхүүнээ гаргаад ирэнгүүт магадгүй айгүй гоё таалагдчих болно. Тэгэхдээ уцтай уцгүй хоёрын хоорондоо хэдэн төгрөгийн зөрөө мөнгө төлж чадах юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Гэтэл тэр нь $50 байж болох байхгүй. Зөрөө нь $50, $100 байж болох байхгүй. Хэдий энэ гоё уцсгүй гоё чихвч гоё байгаа ч гэсэн тухайн сегментийн хувьд зүгээр уцсгүй чихвч зүүхийн тулд $50, $100 зөрөө төлнө гэж байгаа асуудал бол уушлаараа үний хувьд хүлээж авахгүй гэдэг асуудал байж болох байхгүй. За. Тэгэнгүүт тэр үнийх нь хувьд тэр асуудлыг нь таарагт бүлэг дээрээ судлаагүйгээр зүгээр л тэр бүтээгдэхүүн үрийг анхаарал оруулаад ирэх юм бол тэр бүтээгдэхүүн зарагдах нь уу? Зарагдлаач одоо зарагдахгүй гэсэн үг байхгүй юу? Айгаа бага хувьтай зарагдсан байхгүй юу? Тэгэхээр манайхан болохоор ийм олон нарийн юмнуудыг ингээд бүх юмнуудыг ингээд одоо гутлаар бол ингээд сайхан тааруулаад ингээд
хүнийг үл яг таарсан гутал хийдэг шиг л яг таарсан үнэтэй ингээд бүтээгдэхүүнийг ингээд бүтээх имийг л одоо хэрэглэгчээ тандахгүйгээр зарим нэг үзүүлэлтүүдийн дутуу оруулаад ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө брэнд явах болчихдөг. За дутуу. Маркетинг менежерүүдийн судалгаа хэдэн хувьтай үнэн байд? Тэгэхээр яг ер нь бол судалгаа шинжилгээний ажлыг бол хинч хийж болмоор ажил юм шиг санагдаад баг шиг байгаа тийм. Тэгэхээр энэ судалгаа гэдэг бол өөрөө яг шинжилгээ ухааны арга зүй шүү дээ. Шинжилгээ ухааны арга зүй гэдэг. Тэгээд баг хамт олонны ажлууд. Жишээлбэл 1000 өрхөөр юм уу 1000 хүнээр Улаанбаатар хотыг төлөөлөх чадвартай, Улаанбаатар хотын нийт сая хэрэглэгчийг төлөөлөх чадвартай 200 мянган өрхий төлөөлөх чадвартай судалгаа хийн гэдэг асуудал бол өөрөө одоо сэмплингээ яаж хийх үү гэдгээс яаж 1000 хүнээр төлөөлөх вэ гэдэг асуудал байхгүй. За төлөөлөх. Одоо 1000 хүнийг яаж төлөөлөл үнэн бодиттой гарах вэ гэдэг судалгааны хариу гарах вэ гэдэг асуудлыг. За энийг яаж хийдэг? Тэнгүүт магадгүй 1000 хүнээс судалгаа аваад явчвал бол Улаанбаатарыг төлөөлчдөг гэдэг нэг ойлголт байна шүү дээ хүмүүсийн дунд. За тийм одоо бүгднгээс л давуул ер нь ориг судалгаа. Тэнгүүд нөгөө нэг судалгааны менежер өөрөө юм уу эсвэл бол хэдэн хүүхэд дуудаж ирж байгаад 1000 хүнээс хамаагүй судалгаа авах болно л доо. Тийм. Тэнгүүд нөгөөдөл нь хотын төвийн хэдэн байрнуудыг тойрч гүйж байгаад аваад иж болно шүү дээ. Тэ. Тэгвэл Улаанбаатар хотод чинь хотын төвийн хэдэн айл биш шүү дээ. Хоошоо гэр хорооллын айлууд байж байгаа. Урагшаага зайсангийн айлууд байж байгаа. Янз янзын бүлэг байдаг. Тэгэхээр яг ийм санамсаргүй төвлөлтөөр шинжилгээний одоо тэр сэмплингийн аргаар нь төвлөрөхөд бол 1000 айл бол ерөөсөө яг аалзны тор шиг Улаанбаатартай дархагддаг байхгүй дархагддаг 137 хороо бараг бүгднгээс нь цөөнцөө айлууд хамрагдаж тэр бүгд одоо ингээд төлөөлөх чадвартай болдог бүх өнцгөөс нь бүх болон тэгээд дээр нь магадгүй тэр хорооноос очиж судалгаа аваад ирэгээд тэгэхээр нөгөө хүүхд гүйчингуудаа би наривчж орж шүү дээ хороо руу тий гэр ороолын нэг хороо сонгогдсон байна шүү дээ гэтэл гой байшинтай айлаас нь судалгаанууд аваад ирчих болно шүү дээ тэгвэл гэр ороолын хэмжээ нь биш айгүй өндөр харагдчихад ирэх байхгүй тэгвэл эндээс бид нэр Google Map дээр бүр гаргаж ирж байгаа эсвэл тухайлсан map дээр бүх айлуудыг заажгаад тэндээс бол одоо санамсаргүй тэр програм өөрөө санамсаргүйгээр яг төлөвлөж чадвартай айлуудыг сонгочдөг байхгүй тоочгүй сонгож тэгвэл яг л тэр айлаас очиж судалгаа авч ирэх хэрэгтэй байдаг хэдэн хүн төлөөлөх хүнийг 1000 хүнийг жишээ нь одоо ингээд төвөрлөхэд 1000 хүнээс тэр програм хэдэн хүнийг төлөөлөж байгаа. Яг сая хүн амаас 1000-ыг төлөөлөд авчихсан байхгүй юу? Саяас одоо 1000 өрх төлөөлөд авчихсан байхгүй юу? Тэгэнгүүтээ нөгөө айлд оронгуудаа бас хинээс ч хамаагүй судалгаа авч болно шүү дээ. Зүгээр нэг хүүхэд бол гүйж оронгуудаа яадаг вэхээр илүү бол гэртээ байж байгаа хэнийг үнээс нь юм уу? Эсвэл арай залуухан тэр хүнд асуултанд хариулчмаар үнээс нь авчдаг. Тэгвэл нөгөө судалгаа явах вэхээр нэг бол гэртээ байдаг хүмүүсээр эмээ өвнөр болчихж байгаа. Тэгэхээр нийт хүн хэрэглэгчийн дийлэх хувь настай хүмүүс болж өрөх гэдэг шүү дээ. Эсвэл бол залуухан хүмүүсээс авчаад байгаа. Илүү хасан. Тий. Тэгэнгүүт энд бол ингээд хувь хүний нөлөөлөл орох хэсгүй байдаг байхгүй юу? Цэвэр шинжилгээ ухааны арга зүй явж байгаа. Кейс грейдийн арга буюу тэр өрхөд амьдардаг бүх хүмүүсийг эхнээс нь доош нь чигсаачдаг байхгүй тий. Тэгээд тэндээс нь бас ахаа санамсаргүйгээр нэг хүн сонгогдно. Тэр хүн нь магадгүй гэртээ байхгүй хүн байж болно шүү дээ. Ажилдаа явсан аав нь байж болно шүү дээ. Тэгвэл тэр ажилдаа явсан аавтай уцаар холбогдоод хэдэн цагт ирэх вэ гэд дахин 2-3 удаа очиж чөж яг тэр хүнээс л авдаг байхгүй. Тэгэхээр энэ бол яг ийм нарийн бүтцтэйгээр 1000 айлын судалгаа хийхэд бол заавар 15-аас 20 хоног 20-оос одоо 30 хүнтэй баг ажиллаж ийж мэдээлэл зөвлөлтийг бол алдаагүй авчдаг. Суур одоо загвараа гаргацсан. Тэн дээр үндэссэн анкетаа гаргаад тэгээд дараа нь судалгаагаа авна шүү. Тэгэхээр бол саяны ажил маш их ажиллагаатай болж шүү дээ. Энэ бол бүгдээрээ яг нэг шинжилгээ ухааны юм үе шатууд байдаг байхгүй арга зүй. Тэгээд дээр нь бас нэг юм асуулт байдаг. За би ингээд нэг хүүхдээ явуулчаа. Ингээд тэр чинь өөрөө бүгдүүд ирүүл яах юм бэ? Тэ? Худлаа судалгаа авал яах юм бэ гэдэг асуудал байдаг байхгүй. Гоо өөрөө бүгдөө л ирдэг байхгүй хүүхдүүд бол. Тэр яаж шиндэг юм? Энд бол яг back checking буюу хяналтын бүр нарийн процесс байдаг байхгүй. Тэр нь бол home back checking, телефон back checking гэдэг явж байна. Өөрөөр хэлбэл гэрээр хяналт юм. Тэгмүүд бид нар нийт судалгаанд хамрагдсан тухайн судлаач авсан судалгааны 30% ч юм уу өргөөр очиж хянчдаг байхгүй. Дагаж очиод за судалгаа авахт нь хамт байлцсан. Эсвэл бол судалгаа авсных нь маргааш өдөр нь очиод за та яг ийм асуудлууд ингээд хариулсан уу гэдэг ингээд. Эргээд 100% телефон back check хийж. Энэ бол зөвхөн та энэ судалгаанд оролцсон уу гэдэг асуултыг асуух биш. Эргээд тухайн судалгааны бараг тодорхой хэсгийг нь бол уцаар ахаад авдаг. Тэгээ уцаар авсан хэсэг бодитор авсан хэсэг хоёрынхаа хооронд хоёулангийн шивж байгаад хоорондын зөрүүг нь харддаг байхгүй. Тэнгүүд хэрвээ энд их зөрүүтэй харагдаад байвал энэ хүүхэд худлаа судалгаа авсан байна гэдгийг програм өөрөө гаргаад ирдэг байхгүй. Тэгвэл тэр хүүхдээ авсан бүх судалгааны ажил өвчнөгүй болгоод ахаад авахулдаг байхгүй.
дараа хүүхд хоёр ажил хийх юм. Тийм. Ерөөсөө энд бол маш их олон дахин ажил хийгддэг. Тэгэхээр хүн хоёр ажил хийхгүй бодно шүү дээ хүүхд. Тэгэхээр мэргэжлийн судалгааны яг энэ компани судалгаанд явж байгаа хүмүүсийн хувьд бол хоёр ажил хийхгүй тулд яшиг нэг удаа зүү хийгээд ирэл гэдэг асуудал хэрэгдэв. Тийм урдан сурган биелдэн тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө ийм маш их урт хугацааны ийм нарийн ажил байдаг юм а. Бид нар энийг бүрдүүлэхийн тулд 10 жилийнхаа 7 жилийн зарцуулсан юм. Яг мэдээллийг үнэн зөв алдаагүй цуглуулдаг, зөв цуглуулдаг, төлөөлөх чадвартай сэмпл хийдэг. Эргээд тэрийгээ зөв анализ боловсруулалт шивж оруулдаг. Энэ бид нар бол 10 жилийн яг зарцуулсан байхгүй. Энэ хүрээнд бид нар Дэлхийн банкны, Азийн хөгжлийн банкны, статистик социологийн тэр сэмплингээр яг дагнсан докторуудтай ажилласан. Яг бид нар энэ TNS, Нилсенгийн мэргэжлийн судалгааны байгууллагатай ажиллаж эхний ээлжинд бид нар мэдээллийг зөв цуглуулад сурах бол судалгааны байгууллагын хамгийн гол критерий байхгүй. Таны амжилтын хөдөж Монблан. Энийг бол анх дагш судалгааны их үүсвэр гэж судалгааны хоёр дахь судалгааны их үүсвэр буюу одоо энэ Монгол улсаас гаргасан статистик тоо энэ тентгийн тоо баримтууд шүү дээ. Өөрөөр би юу гэж хэлэх чинь тэгэхээр бас хүмүүс судалгаа хийхдээ энэ тоо баримтуудыг ашиглаад хийчихдээ. Тэгээд сайт руу ороод Монгол улс хэдэн үнэтэй байна тэд ингээд нэг юм энгийн аргаар тийм ээ одоо нэг хэдхэн хувьсагчтай гэдэг шиг энгийн аргаар хийчихэд энийгээ судалгаа гэж нэрлээ. Тэгэхээр яг үндсэн нэг суур судалгаа анх дах судалгаагаа бас ойлгодгүй энийг бас авч хэлцдэггүй асуудал байдаг шүү гэж. Энэ үнэн үү? Яг ер нь бол үнэн шүү дээ. Яг тэгэхээр omsны үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүн бодонгуудаа бодж болно шүү дээ. За 2 сая хүнтэй юм байна. 2 сая хүн чинь бүгдээрээ нэг omслаа өмсчил таараа. Тэгээд omsны үйлдвэрлэл эрхэлчихье гэж бодож байна шүү дээ. Тэгээ нэг omсоо би 500 төгрөгөөр зодно гэж бодох юм бол бараг 2-3 тэрбум төгрөгийн орлого харагдаж байгаа юм зү тий. Гэтэл нөгөө omс маань хэдэн төгрөгийн өртгөр бүртгэв миний өртгөн тий. Хин авах уу? Тий. Тэгээд хин авах уу? Аль сегментийнх байх уу? Тэр 2000-аас 3000 төгрөгийн omс, магадгүй 100000 төгрөгийн omс өмсдөг хүн таны хийсэн omсны чанар нийцэхүүгүй юу? Таны хийсэн omсны үнийн өрсөлдөх чадвар хятадаас ирж байгаа omстэй өртгийн хувьд өрсөлдөж чадахгүй юу гэдэг айгүй олон асуудлуудыг судлах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр таны манайхан болохоор бизнес анализыг айгүй тийм санхүүгийн түвшинд хийж байгаа. Яг үнэ. Яг зүгээр калькуляц хийгээл хад цэжээрээ мангар ашигтай харагдаж хий гэдэг. Гэтэл яг нөгөө хэрэглэгчийн бүлгээс ч та яг ийм бүтээгдэхүүн байвал авах уу гэж асуудгүй. Яг хин одоо энэ зах зээл дээр энэ бүтээгдэхүүнийг нийлүүлж тэдний өрсөлдөх давуу чанарууд нь юу вэ? Миний бүтээгдэхүүн эднийхээс давуутай байх ямар концепц байгаа юм бэ гэдэг юмыг боддоггүй байхгүй. Хэрвээ тэр нэгэнт хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээс нь давуу чанаргүй бол хүн солихгүй шүү дээ хэрэглэгээ. Тэгэхээр зүгээр л ер нь энэ оймсаар ашигтай л байгаа юм байна. Хүмүүс оймсараад мөнгө олоод байна. Оймс соёл гэж боддог байхгүй. Харин тийм. Түрүүний нэг асуусан шүү дээ. Тоон судалгаа, чанарын судалгаа гэдээ асууж байгаа. Хоёр дэш мэдээлэл судалгаа гэж. Тэгэхээр яг тэр чанарын судалгаа гэдэг имийг бол би бас жоох ярмаар байна л да. Яг тэгэхээр судалгаа гэхэлэр зөвхөн тойрч яваад анкетаар судалгаа авах асуудлыг судалгаа гэж ерөнхийн нэг ойлголт төрчөөд байна шүү дээ. Гэтэл яг судалгааны нэг зоосны хоёр тал шиг чанарын судалгаа бол гол үр дүнг бол бас харуулж идэг юм байна. Харуулж идэг юм. Магадгүй өнгөрсөн жил ингээд таны банкны сектор байлаа гэхэд те А банкнаас би бол Б банк байхгүй те. Гэтэл А банкнаас А банкны хэрэглэгчдийн 17% нь манайх руу шилжиж орж ирсэн байгаа байхгүй. За. Тий. Тэ брендийн шилжиж хөдөлгөөнийг харахаар гэтэл эсвэргээр минийх CD банк руу 18% шилжчихсэн байгаа байхгүй. Шилжчихсэн байгаа байхгүй. Тэгэхээр би бол ингээд үзэхлээр шилжиж орж ирснээсээ илүү олон хэрэглэгчээ алдсан байж байгаа байхгүй. Эргээд харахаар. Би бол абстрактны жишээ авч шүү дээ. Тэгэхээр тоон судалгаа бол ерөөсөө хувь харуулдаг. Тэгвэл хэдэн хувьд орсон гэсэн. Яагаад энэ Аагаас манайх руу шилжиж ороод ирсэн. Аад байхгүй ямар юм манад байсан. Ягаад BD2 руу CD2 руу манайх шилжчихсэн. CD2-т байхгүй, надад байхгүй тэр хоёрт байгаа юм юу байсан? Ямар шалтгаан шилжчихсэн гэн? Чанарын судалгаа. Тийм, чанарын судалгаа. Тэгэнгүүт тоон судалгаа харагдахгүй учраас яг нөгөө нэг тэр шилжиж хөдөлгөөн хийж байгаа хэрэглэгчийн бүлгээс төлөөлөх чадвартай хэрэглэгчдийн цуглуулад хоёулаа яг яриа хийж байгаа юм шиг ярьдаг байхгүй. За та яг яагаад ярьсан бэ? Гэдэг нэг хүн чи ярина шүү дээ. Ийм учраас ингээд танаа яг үйлчилгээний хувьд технологийн талын юм айгуу тийм дутагдaltaй байна. Тэгтэл D бол айгуу гоё технологи
одоо мөнгө шилжүүлэх гэдэг айгүй хурдтай тийм одоо юу гэдгийг бүтээгдэхүүн нэвтрүүлчихээ. Тэгэхээр би дандаа банк руу гүйгээд авах шаардлагагүй болсон учраас би технологи давуу тайг сонгосон юм а гэж болж байгаа байхгүй. А гэтэл хүн боддог байхгүй юу? Энэ рүү шилжсэн шалтгаан нь миний хувьд одоо юу гэдгийг салбарт тооцооны зөв цөөтэй байсан асуудал юм а гэж таамаглаж болох байхгүй юу? Буруу шийдвэр гаргах. Яг бол тэднийг айгүй олон салбартай учраас гэж бодож болох. Тэгвэл би байгаа нэг жоохон хөрөнгө байгаа шүү дээ. Бизнес бол зөв боош. Тэнгүүд би бол технологи руу зарцуулсан бол хэрэглэгчээ байгаа хэрэглэгчээ алдахгүй харин нэмж ус олох болцоо бол байгаа байхгүй тий. Тэнгүүд миний юунаас болж шилжилт хөдөлгөөн гэдэг учир шалтгааныг нь чанарын судалгаагаар олоогүй учраас би хөрөнгө оруулалтаа буруу юм руу зарцуулах гэж за салбар руу нэмээд 20 салбар байгуулчаа гэж. За наад ч одоо бат мөнгө ороод ирдэг хэрэглэгчийн хувьд салбар энэ яг судлаад үзэхэд бол хэрэглэгчийн хувьд бол салбарын тоо сонирхолтой байсан байгаа. Хангалттай л байсан. Тэгэхээр одоо судлаагүй бизнес хийхээр яагаад вэ гэхээр байгаа нөөцийг буруу хуваарлаад байгаа байхгүй. Буруу шийдвэр. Буруу хуваарлаад байгаа. Тэгэнгүүт судалгаа эхлээд жоохон мөнгө зарцуулахаар 2 тэрбум төгрөгийнхээ нөөцийг 20 сая төгрөгийн судалгаагаар юм уу 30 сая төгрөгийн судалгаа хийгээд харахаар яг зөв юмд нь шийдээд явахаар нөгөөх нь 20 тэрбум 30 тэрбум болоод ороод ирж байгаа байхгүй юу? Яг зөв. Тэгэнгүүт нөгөөх нь эсэргээр судалгаа баг хийчихлээр хэрэглэгч тэтгэгч ингээд айгүй олон нарийн ийм олон хүчин зүйл байгаа байхгүй юу? Хэрэглэгчийн тэр бараг сонгож байгаа юм те сэтгэл зүйн ч юм уу одоо нэр хүндийн ч юм уу одоо те тэгэхээр энүүний аль нь байгаа вэ гэдгийг ингээд зөв сонгохоор эргээд яг зөв брендийг бүтээж байгаа байхгүй. За яг зөв. Танаа энэ судалгааны үр дүн магадлал хэр өндөр хувьтай гардаг? Тоон судалгааны хувьд бол 95-аас одоо 5% алдааны магадлалтай төрөлтийг бол яг хийж штэ. Хийж болж байна. Энийг хэн хэмждэг яг баталгаажуулдаг. 5% алдаатай судалгаа гарсан ба штэ одоо ингэ бүх судалгаа. Энийг хэн төвөр судалгаа гэдэг чинь бол юун бизнесийн судалгаа. Бүр одоо социологи статистикийн бидний бүр олон зуун жилийн хөгжил байж байгаа штэ. Тэгэхээр яаж 95% алдааны магадлалтай судалгаа хийх вэ гэдэг аргыг бол дэлхийн статистик мэрэгчлэнгүүд бол ингээд гаргацсан байж байгаа байхгүй. Тэгэхдээ тэн дээр одоо жишээлбэл хүн ингээд харахад за 95% магадлалтай 1000 хүний төвөрлөд авчлаа да гэж болох байхгүй юу. Аваад хийцэн бай. Гэтэл магадгүй тэр айлыг сонгохдоо кэш кредитийн аргыг сонгоогүй гэж болох байхгүй. Жишээл нэг үе шитгэл дутуу гэж болох байхгүй. Тэгэх юм бол зүгээр л нөгөө гэртээ байж байгаа хүмүүсээс юм уу хүүхдүүдээс аваа явчихна. Тэгэхэд төврийн алдаатай болж ирж байгаа байхгүй. Тэнгүүд энийг бид нар үе шат болгоны алдаагүй хийдэг яг л энэ стандарт одоо ISO SMAR гэдэг олон улсын стандартууд байдаг байхгүй. Бид нар яг тэр стандартуудын мөрдөл тэрнийхээ дагуу ингээд хийгээд тэгээ 95% таа гэдэг асуудал ярьж байна. Одоо энэ хэрэглэгч гэдэг талаас нь одоо судалгаа өгж байгаа хүмүүсийн талаас нь бас ихтгэл үнэмшлээс төрөх ёстой шүү дээ. Чинь одоо юу гэдэг нь Монгол улсын нөгөө хүн амын чинь ахуйн соёл, хэрэглээний соёл гэдэг энэ боловсрал би одоо сайн байгааг хэлэхгүй байна. Яг тэр жишээ нь ингээд хоолоор чи авъя л да та ямар хоол идэх дуртай вэ гэдээ асуу штэ. Ихэнх хүмүүс нь гоё хоол гэж байгаа байхгүй. Их порцтой, өөхтэй ч гэдэг юм те. Тэгтэл одоо Франц юм, Итали, Германд ингээд судалгаа авал юу гэх юм. Тийм порцтой, кил калоритой. Би өдөр тийм хоол иддэг. Би миний жин тийм, би тийм ажил хийдэг гэдэг нарийн судалгаа өгнө нь штэ те. Тэр энэ судалгаа өгж байгаа хүмүүсийн чанарын асуудал хэр нөлөөлөх вэ судалгааны үр дүн? Авж байгаа хүний чанарын асуудал хэр юу гэсэн үг вэ? Судлаач өгж байгаа хүний. Тий одоо тийм ээ тэр имэйл тэр юм биш. Чин та нарийн брендээ судалгаа авах гэдэг та iPhone 4 хэрэглэдэг хүүхдэр имээ хэрвээ мэдэхгүй бол юу гэж хариулаад тэр нь ямар үр дүнд вэ? iPhone 4-ыг яг худалдаж авах боломжтой сегментээс нь судалгааг сонирхолтой. Тэрнээс зөвшөөрөл авахгүй сегментээс бол харин манай бизнесүүд бол яагаад энэ гэхээр харин яг чиний асуултанд дээр тулгуурлахад iPhone 4-ыг имэйл шахах гэдэг байгаа байхгүй. Яагаад тэгэхээр реклам сурчлагыг бол би Монгол улстай яар хөдөө орноттой яар цацаад авах шаардлагагүй л байгаа байхгүй. iPhone 4-ыг зарахын тулд айгүй тодорхой бүлэг хэрэгжилж штэ. Тэ? Нилээн тэр интернет сүүлийн технологи сонирхдаг амьдралыг хэмнэлэн одоо ямар байдгийг те. Тэгвэл тэр бүлэг бол цөөн бүлэг байгаа шүү дээ. Нийт юутай. Тэгээ тэр бүлгийн үздэг телевиз нэг өөр, уншдаг сонин өөр, ордог кофе, цайны газрууд өөр байж байгаа шүү дээ. Тэгвэл би улс орон даяар iPhone 4-ыг зарах гэж сурчлаад авах шаардлагагүй. Уул нь тэр бүлгүүдийн хэрэглэдэг газрууд нь л тэгэл орохт нь өөдөөс нь хараад iPhone 4 бариад зогсоод байвал айгүй үр ашигтай бизнес болчиход. Тэгвэл манайхан энэ нөгөө нэг яг судалгаа хийхдээ тухайн сегментэнд тохирсон рекламыг гүйцэтгэх те тухайн сегментэнд зориулсан яг
хэрэгэлдэг суугаар нь цацгаж байдаг юм уу? Энэ имийг наан судалгаан дээр суйрлахгүй ингээд зүгээр л ингээд уус орон даяар мөнгөөр нүдэд хичээл гэдэг байхгүй. Тэгэхээр яаж юм хэрэг эргээл нөгөө байгаа нөөц бол айгу үр ашиггүй л цэцгэлээд байгаа байхгүй. Аа яг зөв. Яг уулын зориулсан хэрэглэгчийн сегменттэй зориулсан тэр тохирсон рекламаар нь хийчихвэл их л сайн үр дүнтэй рекламын кампанид ажил болох гэдэг. Тэгээ яг сая манай 10 жилийн нөгөө нэг ихэнд нь бол бизнес зөвлөгөө болсон 100 бизнесийн байгууллагаар. Тэн дээр одоо тэр Ipsos гэдэг одоо дэлхийд 2-д ордог болсон судалгааны группийн захирал ирж өөрөө яг яаж олон нийтэд харилцах мэдээлэл сурталчилгааны ажлыг оновчтой судалгаан дээр суурилж явуулах вэ гэдэг ийм лекц явагдсан байхгүй. Одоо бол бүр ингээд сая би Германы Мюнхенд очиод үзсэн. Сүүлийн үеийн судалгаанд ашиглаж байгаа технологиудыг хийж байгаа. Айгу үнэтэй байгаа юм л та. Нэг нь 10,000 еврогийн нүдний шил байгаа байхгүй. Тэр нүдний шилийг ямар зориулттай вэ гэхээр шууд ингээд рекламыг үзүүлж байгаа байхгүй. Зүгээр ингээд нүдний шилхүү үзүүлээд танд энэ реклам ямар санагддаг гэвэл хүн гоё реклам болжээ гэж ерөнхийн нэг л хариулт өгөх гэдэг шүү дээ. Гэтэл тэр нүдний шилийг зүгээр үзэхлээр реклам эхлээд дуслах бүх одоо тэр кадрыг тэр болгон дээр нь ямар эмоцууд хүний нүдний нэг өхүү гарааны хөдөлгөөнөөр төрсэн байгааг хэмжиж байгаа байхгүй тийм. Тэнгүүд энэ сэтгэл ханамж одоо тэр эмоц өндөртэй таалагдж байгаа хэсгийг гэдэг ийм лимит зураас шүү дээ. Тэр зурааснаас айл кадрууд доошоо орцсон байна вэ? Айл кадрууд дээшээ орцсон байна гэдгийг харж байгаа. Доошоо орсон кадруудыг авч хаяад дээшээ ирсэн тэр илүү хүн сонирхоод байгаа кадруудыг нэмчихлээр тэр хүн эхнээс нь дууссан тэр рекламыг маш сонирхолтой үзээд тэр бүтээгдэхүүн хүрэх гээд байгаа мессеж яг хүрч байгаа. За ойлголоо. Тэгээд одоо нөгөө талаас нь асууя. Захиалга өгж байгаа хүмүүс ба шүү дээ. За одоо танаар ингээд 50 саяын 60 саяын судалгаа хийлгэж байгаа байхгүй юу? Зах зээлийн судалгааг. Тэгээд тэрийг ашиглаж чадахгүй хүмүүсийг одоо яг тэрийг боловсруулж байгаа, зааж сургаж байгаа. Одоо ингээд тоо уншиж чаддгүй хүмүүс байна шүү дээ. График хараад ойлгодгүй ч юм уу. Тийм захирлууд байна гэж. Захирал нь өөрөө ойлгохгүй доор байгаа хүмүүс тэрийг 1000 ойлгоод явдггүй их том проблем бий л дээ. Тэгээд ийм тохиолдлуудыг одоо та яаж хөгжлийг харж байна? Хамгийн эмзэг сэдвийн дээр байгаа асуултыг минь асуучлаа л да. Ягаад гэвэл одоо жишээлбэл би энэ одоо нэг лимонтой цай айл чим Сингапуроос оруулж ирээд зарахад лимонтой цайг яаж хэрэглэх вэ гэдгийг хүн заалгахгүй шууд аваад лептоп уудгийн чинь хэрэглээл уучих шүү дээ. Гэтэл судалгаа гэдэг имийг яаж хэрэглэх вэ гэдгийг чинь шууд одоо юу гэдэг нэг Canon принтер орж ирэнгүүт Canon принтерийг хэрэглэдэг шиг шууд хэрэглэчихгүй л байна шүү дээ. Харин тийм. Мэдхгүй байгаа. Тэгэхээр нийт энэ компаниудын мэн хувьд бол байна шүү дээ. Судалгааны энэ орчин үеийн ямар бүтээгдэхүүнүүд байд юм бэ? Айл судалгаануудыг хийгээ явуучвал энэ нөөц түрүүний яриад байгаа хөрөнгө оруулалтаа өнөвчтэй удирдах юм бэ гэдэг талаар мэдлэггүй байгаад байгаа байхгүй. Мэдлэггүй. Тэгэхээр энэ мэдлэгийг одоо олгох асуудал байна. Тэгээ энийг одоо бид нэр хийхэд бол их хурдан одоо зах зээл нэлээд болчих дээ. Зүгээр сайхан ивент хийгээл одоо хүмүүс айгүй сайн ойлгоч гэж бодсон. Үгүй байна. Бас болоогүй байна. Болоогүй байна. Нэлээд хугацаа шаардмаар юм шиг байна. Тэгээ яг хэрвээ яг үнэндээ одооний энэ орчин цагт байгаа бидний гаргаж байгаа судалгааны бүтээгдэхүүн бол одоо тэр хүн яг ингээд хийлгээд ингээд ийм бүтээгдэхүүн тайланг харахад бол яаж ашиглах вэ гэдэг хэвээр нэг толгой үүдэх юм байхгүй. Яг л айгүй энгийн ойлгомжтойгоор таны юу алдаатай байгаа вэ гэдгийг харуулсан байна. Бүр харуулсан. Гэхдээ зөвхөн өөрийн чинь хувьд биш, өрсөлдөгчтэй чинь харьцуулаад харуулсан байна. Тэгэхээр аль цэг дээрээ асуудлууд дээр би ажиллах вэ гэдгийг угаасаа гаргаад харуулсан. Тэгээ тэрнээр л уулын төлөвлөгөө зохиогоо ажиллах хэрэгтэй. Харин одоо бол харин яаж зөв судалгааны байгууллагаас сонгох байж байдаг юм уу тий? Эсвэл яаж зөв судалгаа хийх вэ гэдэг асуудал бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Одоо ингээд судалгаа хийлгэж байгаа хүмүүс маань нэг юм ойлгох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Судалгаатай байвал үр ашигтай ажиллах юм байна. Тэгээ маркетингийн менежер гэдэг судалгааны хүмүүс бас байдаг л та. Та түрүү ярьжсэн ингээд том компаниудын судалгааны менежерүүд хүртэл одоо өөрсдөө гологдоод байгаамаа. Яг тэр олон улсын байгууллагатай ажиллаад ирэхлээр аргагүй тийм болно л та тийм. Тэгэхээр яхаа чаргагүй ингээд юм аутсорсинг хийхтэй чаддаг хүмүүсээр нь чаддаг юм багаар нь ажилуулдаг. Тэрнээс одоо 95% магадaltaй тийм ээ үр дүн авч чаддаг болох ёстой болж таарад байна л та. Тэгэхээр нэвтрүүлгийн цаг ингээд өндөрлж байна. Үзэгчтэй бол хандаж хэлэхэд энэ богино хугацаанд бизнесийн судалгааны талаар ингээд товчхон ойлголт битээр өгчөж байгаа юм. Ингээд үргэлжлүүлээд зөвлөгөө авахаар бол судалгаа хийлгүүлээд бизнесийн оновчтой судалгаанаар үндэслэж уулын дэлхийн ертөнцид тэгж яваад байгаа манайх л ингээд ийм Монгол сэтгэхүүгээр те гэдэг шиг явж байгаа учраас ийм асуудал хүрээд байгаа. Тэгэхээр ийм компанитай
хандаад судалгаагаа хийлгээр бизнесээ зөв удирдах нь их чухлаа гэдгийг бид өнөөдөр ойлгуулах гэж хичээлээ. Ойлгууллаа. Тэр нэвтрүүлгийн сүүлийн минут гэж байдаг. Та үзэгчтэй, хэрэглэгчтэй хандаад хэлэх үгүй юу? Одоо судалгааны талаар 40 минутанд багтаагаад хүнд ойлголт өгч би чадахгүй л дээ. Тэгээ ер нь зүгээр чадлаараа хичээлээ. Танаа нэвтрүүлэг бол одоо бас хүмүүсийг зөв бизнесээ удирдахад нь тусалсан их тийм сайхан нэвтрүүлэг юм аа. Тэгээ эндээс бас хүмүүс сонсоод алдаатай явж байгаа хэсэг дээрээ засаад илүү сайн бизнесээ тэр олон улсын түвшиндний бизнес болтол нь хөгжүүлээсэй гэж хүсье да. Ер нь бол судалгааны ажил бол бас хэсэг газар хүч аваад эхэлсэн шүү дээ. Том байгууллагууд бол жил сар 2-3 жилээр судалгаа аваад тэнд мөнгө цацаад явдаг болчихсон байна. Одоо хараад тахт нэг үе бодох. Үзэгчтэй өнөөдрийн нэвтрүүлгээр MMCG компани гүйцэтгэх захирал Бум Эрдэнэ оролцлоо. Бизнесийн судалгаа гэдэг сэдвээр ярьлаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.